2022 за магадгүй 2023 оноос эхлэн Go Mongolia, Welcome to Mongolia зэрэг хөтөлбөрүүд явагдаад Монголд зочлох жил гэх мэт арга хэмжээний хүрээнд сошиал дээр олон сая дагагчтай гадны инфлюенсер хүмүүс Монголд бараг л жил бүр бөөнөр ирээд контент хийгээд байсан. За тэгвэл эдгээр хүмүүс яг ч сайн дураараа Монголд ирээд сурталчлаад байгаа биш гэдгийг та бүхэн мэдж байгаа. Мөн эдгээр инфлюенсеруудын хамгийн маргаантай хил амтай Монголд ирсэн хүн бол мэдээж Nas Daily байгаа. За тухайлах юм бол 2023 онд Монголд ирэх үедээ Nas Daily аль хэдийн нэр хүндээ алдчихсан, хандлт нь унчсан байсны дээр түүний болон түүнтэй хамт ирсэн бусад зочдод соёлын яам улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл байдаг. Уг нь бол Nas Daily анх гарч ирж байхдаа сошиал дээр их баахан хар бараа мэдээлэл дунд бараг л цэвэр агаар байсан гэж хэлж болно. Нэгэн цагт тэрээр YouTube дээр хамгийн өвөрмөц storyteller буюу одоо өгүүлэгчдийн нэг гэгдэжсэн. Ихэнх хүмүүсийн хувьд урд өмнө нь үзэж байгаагүй хамгийн гайхалтай урам зориг өгөх түүхүүдийг хуваалцдаг нэг юм байсан. Тэрч бүхэл хүмүүс түүнийг дараагийн Mr Beast болно гэж таамаглаж байсан буюу хийсэн бичлэг бүр нь ихэнх хүмүүсийн үзэж байсан хамгийн өндөр чанартай бүтээлүүд гэгдэжсэн. Гэвч Nas өөрийнхөө нөөц бололцоогоо бүрэн ашиглахаас өмнө нь эгоогоо буюу их зангаа урдаа барьчихсан гэгддэг. Дэлхийг аврахад туслах аялал гэсэн тодтголтой ихэлсэн зүйл нь аажмаар хүмүүсийг мүлжиж, за магадгүй хуурамчаар хандив татаж, шүтэн бишрэгчэдтэй худал мэдээлэл хүргэдэг мөнгөний машин болж хувирч эхэлсэн. Өдөр ирэх тусам түүний нэр хүнд нь баг багаар унсан. За мөн бичлэгүүд нь хэдэн жилийн өмнө дунджаар сая хандлтыг авдаг байсан бол одоо арай ядан 100 мянган үзэлтийг авч байгаа. За нөгөөдийг бичлэг оруулах болгонд нь үзэн ядсан сэтгэгдлүүд бол араасаа маш ихээр ирээд байгаа бөгөөд түүнийг албан ёсоор контент хийхээ болоход тийм ч их хугацаа үлдээгүй гэж интернетээр яригдж байна. Намайг наман дээр гэдэг өнөөдөр бүгдээрээ 2023 онд 1.5 тэрбум төгрөгийн төсвийн зарцуулалтаар Монголд иржсэн гэгдэжсэн. Энэхүү контент бүтээгч яг хэн болох, за тэгээд яагаад нэр хүнд нь одоо унаад байгаа тухай маш нарийн дэлгэрүүлэн ярилцъя. Бичлэгийнхаа дундуур та хэдтэй нэгэн сонирхолтой цувралын тухай мэдээллийг хүргэх гэсэн Orange Entertainment-ийн 10 жилийн ойд зориулан бүтээсэн харанхуйгаа сонсогдох ойр дуу 6 ангитай мини цуврал өнгөрсөн 7 хоногоос эхлээд Vooger гарч эхэлсэн байгаа. За энэхүү цуврал нь дурлалын гэмт хэрэг мөрч гих мэдчлэн маш сонирхолтой триллер детектив киногоороо танигдсан найруулагч Дэлгэр Баярын бүтээл болохоор миний анхаарлыг бол их татсан. За тэгээ бодит амьдрал дээрч тэр уран сайхны кинонд ч тэр баригдахгүй яваад байгаа ухаалаг цуврал алуурчдын сэтгэл зүйн маш сонирхолтой байдаг та. За тэгвэл ойр дуу цуврал дээр яг ийм цуврал алуурчны тухай мөн түүний сэтгэл зүг өгүүлж байгаа юм билээ. Дээрээс нь цуврал алуурчин эмэгтэй нь аягүй цариулаг байгаа зогсохгүй нэгдүгээр ангийн сүүлийн хэдхэн секундэд маш сонирхолтой твист гарч илээ. За тэгээ эхний ангиасаа сэтгцэн имлэг гол дүрийн хадаан гих охины дүр гээд үзэгчдийг шууд хөтлөөд явцдаг маш хүчтэй өрнөлтөй санагцсан. Тэгэхээр бодит гэмт хэрэг сэтгэл зүй сонирхдаг. За дээрээс нь трейлер киноны хорхоотнууд маань энэ цувралыг бол алгасаж болохгүй юм байлаа шүү. Харанхуйгаас сонсогдох ойр дуу цувралаа та бүхэн 7 хоног бүрийн пүрэв гарагт Voo стриминг үйлчилгээнээс хүлээн авч үзээрэй. Хүмүүсийн гэм нүглийн золиос болсон жаахан охин. Тэр худал хуурмаг нүүлтнүүдээр дүүрсэн энэ хорд эргэж ирэхийг хүсэхгүй л болов. 13 дугаар өрөөнд гинэгч дуугаар гадны нөлөө төгөр тархинд бицэрчнээс болсон. Өвчтэй эцэгхийн ийм хүүхэд хүн болох хэцүүхэн л байдаг. Тэр охинд хэнийг ч битгий хүргээрэй. Энэ хүнийг таних уу? Дулаахан гартай хүн, сайхан сэтгэлтэй гэдэг те. Ямар ч гэрч хэрэггүй. Имлэгт хоригдно. Зурагтаар өөрийн зарлагыг хараад цуцсан байгаа үз. Өнөөдөр нэгэнд цуглацгаас ганц нэг ажил яар. Оршихуу, эс орших. Дугаар нь энэ бүрэн зэвсгий яриад байгаа үнэн үү? Харин таны хэрэг хүлээх чадваргүй гэж нотолсон хүн ахин 2 аллах үлдчихгээд оргон зэлсэн байх багталтаа бол тань руу хамгийн өрөөнд ирлээ л дээ. Та юу гэж бодож байна? Чи эндээс гарч чадахгүй. Энэ харанхуй нүхний болон бүрэгний мэдэн шүү. Өхний яваасанда ийм тодорхой хэрэг мөрдөж байсангүй. Чи бит хоёр найзууд байгаагүй. Гэхдээ тайсан байгаагүй.
Ёс суртахууны хичээлийг чи биш би заах байлгүй дээ. Хадаа тантай ямар нэг байдлаар холбогдсон уу? Надад өөрийгөө хамгаалах юм би. Олон хүнийг айлгадаг хүн өөрөө олон хүнээс айж явах ёстой юм шиг. Та нарыг бүгдийг чинь хараал хэдээсэн. Цусыг цусаар! Амийг амиар! Одоо ингээ бүгдээрээ эргээд ярианда орцгоё. Насер Ясин 1992 онд Израильд Палестин гэр бүлд төрсөн. За түүнийг цаашдаа бүгдээрээ Нас гэд яриад явна. За ингээд харахад Израильд амьдардаг Палестин гэр бүлд төрсөн гэхээр түүний хувьд бол маш сонирхолтой, үндэс угсаатай гэж яригддаг бөгөөд үүнээсээ болоод соёлын өвөр мөц. За тэгээ маргаантай нөхцөл байдалд орж амьдралынхаа ихэнх хугацааг үүнтэйгээ тэмцэж өнгөрүүлсэн гэдгийм байлээ. Өөрөөр хэлэх юм бол Израильд амьдардаг Палестин хүн учраас нийгэмдээ уусаж дасан цогцоход түүнд үнэхээр хэцүү байсан ч энэ асуудал нь эргээд Наст маш том боломжийг авчирсан байдаг. За учир нь тэрээр энэхүү гарал угсааныхаа тухай сэдвэрээ коллежийн эсээгээ бичээд Харвардын их сургуульд элсэж орж чадсан. Наст Харвардад элсэхдээ сансрын инженер буюу Aerospace Engineering хөтөлбөрийг сонгосон бөгөөд шууд сонсоход л нэлээд хүнд. За ёстой л жинхэнэ гавл хүмүүсийн орох анги шиг сонсогдчихсэн. Оюутан байхдаа Наст сурч байгаа мэрэгжлээ ашиглан хамгийн анхны YouTube бичлэгээ хийсэн байт юм байлээ. За ямар бичлэг вэ гэхээр сансрын инженерийн ангийн хідэн найзуудтайгаа хамтдаа сансар руу бүүргэр хөөргөж байгаа нэг бичлэгийг хийсэн байдаг. Нас тэр авийнхаа нэгэн бүүргэрийн газартаа уйлзаад бичлэг хийхэд зарцуулагдаж байгаа зардлыг нь гаргаад тэгээд оронд нь бүүргэрийг нь сурталчлах байдлаар одоо $1000 спонсорыг хүсснийг нь тэр газар нь зөвшөөрөөд улмаар уг бичлэг нь дорхноо хийт болоод 2 сая гаруй хандлтыг авсан. За энэ нь YouTube дөнгөж хөгжиж байсан 2012 онд байсан тул маш өвөрмөц содон зүйл гэгдэж байсан. Гэвч Нас үүнийг үргэлжлүүлэн хийх ажил гэж бол огт хараагүй бөгөөд 2 жилийн хугацаанд ямар ч бичлэг оруулаагүй. Ингээ 2 жилийн дараа дараагийн бичлэг нь бол орсон. Өөр улсын 30 гаруй хүнийг цуглуулад нэг Rubik Shock хамтдаа эвлүүлж байгаа контент байсан. За энэ бичлэгийн ч мөн адил маш сайн хандлт авсан бөгөөд урд өмнө нь YouTube дээр хинч хийж байгаагүй маш өвөрмөц санаа байсан гэж хэлж болно. Гэсэн хэдий ч Нас сошиал медиаг өөрийнхөө үндсэн ажил мэргэжил болгоно гэж тухайн үедээ огт бодоогүй бөгөөд зүгээр л нэг сонирхол хобби гэж харж байсан юм байна. За ингээд тэр Харвардаа төгсөөд Wemo гэдэг компанид инженерээр ажилд орсон. Жилд $120,000 цалин авдаг болсон байдаг. За инфляцийг тооцоод үзэх юм бол өнөөгийн ханшаар ойролцоогоор $180,000 буюу 630 сая төгрөг гэсэн үг. За тэгээ энэ хугацаанд тэрээр Нью-Йорк хотод амьдраад үндсэндээ мөрөөдлийнхаа амьдралаар амьдарч байсан. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн бараг ихэнх хүний хүсдэг хотод амьдарч 7 хоног бүр шоудаж Америкт одоо коллеж төгссөн шин төгсөгч нарын дундаж цалингаас даруй 2 дахин их мөнгө олж байсан. Нас үнэхээр жаргаж байсан гэж хүмүүс хардаг. Гэхдээ Нас нэгэн ярилцлагандаа дурдахдаа тухайн үед одоо 24 нас хүрэхдээ өөрийгөө үнэхээр аз жаргалгүй байгааг ойлгосон. Мөнгө, амжилт, их хотын хэв маяг түүнд тийм ч их утга учир өгөхгүй байсан гэсэн. За яг энэ үеэрээ Нас тухайн үеийн хамгийн алдартай нөлөө бүхий влогруудын нэг болох Casey Neistat-аас урам зориг авсан гэсэн байсан. Casey Neistat гэх ютубер нь одоо тухайн үедээ бараг л дуу, клип үзэх гэж ашигладаг байсан. Энэ платформын дүрмийг бүр мөсөн өөрчилсөн хүмүүсийн нэг гэж одоо хэлж болох үс нэг юм байлээ. За Casey-гийн гол уран амьдралынхаа хорон мууч бүрийг үн цэнтэй өнгөрүүлэх явдлаасан бөгөөд за тэрээр үүнийг өдөр бүр маш өндөр чанартай влог болгон үзэгчдэд үзүүлдэг байсан. Casey бол маш олон шүтэн бишрэгчтэй болж байсан бөгөөд үзэгчд нь түүнээс асар их урам зориг авдаг байсны нэг жишээ нь Нас байсан. Casey-гийн бичлэгүүдийн хэв маяг нь үзэгчдэд хэрхэн амьдралаа өөрийнхоороо зоригтой удирдахад нөлөөлж байгаад нь Нас үнэхээр дуртай байсан. За ийхүү Нас одоо жил хагас оффист ажилласныхаа дараа ажилласаа гарахаар шийдсэн. Дэлхийг тойрон аялах мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуутсан. За анхандаа бол түүнд тодорхой төлөвлөгөө байгаагүй ч ямар нэгэн байдлаар амьдралаа л утга учиртай болгох ийм зорилготой байсан юм билээ. Өөрөөр хэлэх юм бол Casey Neistat-аас урам зориг авсан гэхүү одоо үлгэрлэж дуурайсан гэхүү Нас ч гэсэн 1000 хоногийн турш өдөр бүр тасралтгүй влог хийхээр шийдсэн байсан. За Нас өөрийнхөө Facebook хуудасдаа өдөр бүр 1 минутын бичлэг оруулахаар өөртөө амлалт өгсөн бөгөөд эдгээр бичлэгүүд нь
түүний аяллыг баримтжуулах зорилготой байсан. За Нью-Йорк хотоос гараад Египт рүү, дараа нь Кен рүү, тэгээд Этиоп, Энэтхэг, цаашлаад Непал, Япон, буцаад Сан Францискод хүрээд Нью-Йорк хот дахь гэртээ харсан. Энэ хугацаанд өдөр бүр ямар ч хамаагүй сэдвээр бичлэг оруулж эхэлсэн. Жишээлх юм бол эзэн хоол, уулзсан хин нэгэн өвөрмөц хүн, эсвэл тухайн үед байсан улс орноос олж мэдсэн сонирхолтой зүйл гээд юу ч хамаагүй өөрт нь сонирхолтой санагдсан зүйлээ бичлэг болгоод оруулаад байсан. Гэхдээ тухайн үеийн бичлэгүүдийг нь олоод үзвэл мөн НАСА-ийн өөрийнх нь ярьжсэнаас харах юм бол нэг бичлэгийг хийхэд 10 цаг зарцуулагддаг байснаас 7 цагийг нь зөвхөн зураг авалтанд, за 3 цагийг нь эвлүүлгэнд зориулдаг байсан гэсэн. Гэхдээ нэг том асуудал байсан нь бичлэгүүд нь нэг л биш, ер нь бол тааруухан, чанар муутай байсан юм билээ. За үүнээсээ болоод бүтэн 9 сарын турш бол НАСА ямар ч үр дүн үзээгүй. Гэтэл 270 дахь өдөр дээрээ Филиппин улсын талаар өгүүлсэн нэгэн бичлэгийг бол оруулсан байдаг. Энэхүү бичлэгтээ НАСА Филиппинчууд англи хэлээр одоо маш чөлөөтэй ярьдаг нь түүнийг гайхшруулсан тухай. За тэгээ яг л Америкт байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн талаар өгүүлсэн байдаг. Энэ бичлэг нь Филиппин улсыг маш их сайшааж одоо магтсан контент байсан бөгөөд сая хандлтыг авч чадсан буюу түүний контент эцэстээ нийгэм амжилтанд хүрч эхэлснийг харуулсан бөгөөд НАСА-д ажлаа үргэлжлүүлэн хийх том дохио одоо урам зориг болсон байт юм байна. Контент бүтээгчүүний өнцгөөс харах юм бол НАСА яагаад анхнаасаа YouTube дээр биш Facebook дээр бичлэгээ оруулж байсан бэ гэдэг асуулт надад төрсөн. За YouTube чинь Facebook-ыг бодох юм бол илүү мөнгө олох боломжтой, илүү олон хүнд хүрч чаддаг, за маш олон боломжууд олгодог платформ штэ. Тэгсэн чинь үүний шалтгаан нь НАСА-ийн гэр бүл, найз нөхд нь одоо бүгдээрээ Facebook л ашигладаг байсан юм байлээ. Тэгээ өөрөөр хэлэх юм бол НАСА эдгээр бичлэгүүдээ анхандаа олон нийтэд зориулж биш, зөвхөн гэр бүл, найз нөхөддөө өөрийнхөө хүрээлэлтэд зориулж хийж байсан юм байна. За тэгээ цаашлаад бодоод үзэх юм бол НАСА эдгээр бичлэгүүдээс ямар ч мөнгө олохгүй байж зардлаа яаж зохицуулж байсан бэ гэдэг асуултаас гарч ирнэ. За тэгвэл НАСА FEMA-д ажиллаж байхдаа хуримтлуулсан мөнгөөрөө амьдарч байсан юм билээ. За дээрээс нь маш минималист одоо хэм маягаар амьдарч байсан гэсэн. За ингээд цаг хугацаа өнгөрөх тусам бичлэгүүд нь түгхийн хэрээр өөр бусад нэмэлт ажлуудыг аваад боломжууд бол гарч эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол НАСА тууштай байж чадсны ачаар түүний дагагчдын тоож эрчимтэй өсөж эхэлсэн. 2017 оны эцэс гэхэд Facebook дээр тэрээр 4 сая гаруй дагагчтай болсон байсан. За түүнийг ийм богино хугацаанд ийм олон үзэгчдтэй болгосон гол зүйл нь дээр дурдсан Casey Neistat-тэй тун төстэй мэрэгжлийн эвлүүлгийн хэм маяг, цэгцтэй яриа, илэрхийлэмж болон сонирхолтой бөгөөд өвөрмөц сэдвүүд, за дээрээс нь бичлэгүүдээ олон хэл рүү одоо хөрвүүлж орчуулж оруулдаг байсан нь асар том түлхэц болсон. За улмаар 2019 онд өдөрт нэг бичлэг оруулдаг 1000 өдрийн цуврал нь үед НАСА Facebook дээр аль хэдийнэ 12 сая гаруй дагагчтай болсон байсан. Энэ үеэс эхлэн НАСА араасаа ундран гарч ирсэн олон боломжуудын ачаар сар бүр $80,000 олж эхэлсэн тул ажлаасаа гарсан явдал нь гарцаагүй түүний хийсэн хамгийн зөв алхам болсон. За ингээд 2019 оны эцэст НАСА Facebook-ээс YouTube руу шилжих алхмаа хийсэн бөгөөд энэ үеэс эхлэн тэр жинхэнэ одоо энэ контентын ертөнцид захиур хагалж эхэлсэн байдаг. За тэрээр хэдийнэ бичлэг хийх асар их туршлагатай болчихсон, мөн өөрийн гэсэн платформудтай байсан тул YouTube дэх бичлэгүүд нь маш хурдан хугацаанд хандлтыг авч эхэлсэн. Тэрээр YouTube сувагтаа өөрийнхөө 1 минутын цувралуудаа оруулахаас гадна тус бичлэгүүдийнхаа арай урт хувилбаруудыг ч мөн нийтэлдэг байсан. Мөн 2019 онд буюу тэр жилдээ НАСА өөрийнхөө одоо хүртэл хамгийн алдартай байдаг нэгэн бичлэгийг оруулсан байдаг. Юуны тухай бичлэг вэ гэхээр Хойд Солонгос улсаар аялаад тус улсын яг бодит үнэн нөхцөл байдлыг нь харуулсан байдаг. Дэлхийн нийтийн мэдхээр Хойд Солонгос бол иргэдээ өлсгөлөнд нэрвэгдүүлжсэн, за үндсэндээ амьд там гэмээр газарч гисэн. Тухайн үедээ НАСА бусад контент бүтээгчдийн хийж зүрхэлдэггүй зүйлийг хийсэн бөгөөд Хойд Солонгос руу нэвтэрч ороод иргэдтэй нь уулзаад бичлэг хийгээд ярилцлага авч чадсан. Энэхүү бичлэг нь 30 сая гаруй хандлтыг авсныг харахад үнэхээр гайхалтай амжилт олсон гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн үед бол Хойд Солонгос руу аялах хүмүүсийн тоо нэмэгдсэн. За дээрээс нь Хойд Солонгосын аялал нь яг тодорхой нэг адилхан маршруттай засгийн газрын хараа хяналтанд бэлтгэгдсэн яг заасан газраар л явдаг. За магадгүй аялагчдтай таарч байгаа хүмүүс нь ч гэсэн бэлтгэгдсэн жүжигчд байдаг гэдгийг интернетэд бол хүмүүс ярьдаг болсон байгаа. За ингээд үргэлжлүүлээд НАСА-ийн амжилтын тухай ярих юм бол ганц Хойд Солонгос руу аялсан гэлтгүй бусад өөр бичлэгүүд нь ч гэсэн маш их хандлтыг бол авч исэн. За жишээ нь нутгийнхаа нуурын бохирдлыг арилгах химийн уус мал гаргаж авсан хүний тухай түүх, за Армени улс дахь татах
хүчний хуулийг одоо шууд утгаар нь өөрчилдөг уулын тухай бичлэг, эсвэл бодит амьдрал дээрх тарзан гэгдэжсэн залуугийн тухай бичлэгүүд гих мэдчлэн наас маш сонирхолтой урам зориг өгөх. Одоо шууд гол зүйлийг нь өгүүлсэн бичлэгүүд хийдгээсэн бөгөөд эдгээр бичлэгүүд нь бүгдээрээ нэг жанжин шугамтай байсан. За ямар жанжин шугам бэ гэхээр амьдралыг утга учиртай өнгөрүүлэх, хүн төрлөختөнд тустай сайн үйлс бүтээх гэсэн нэгэн ижил утга санааг агуулж байсан. Өөрөөр хэлэх юм бол наас зүгээр нэг энгийн зүйлэгч гэсэн маш сонирхолтой болгож харуулж чаддаг байсны нэг жишээ нь гэх юм бол зүгээр санамсаргүй явж агаад гудамжинд тааралцсан одоо гудамжаар ролик унаж явдаг нэгэн залуугийн тухай бичлэгийг хүртэл асар сонирхолтой урам зориг төрүүлэхээр хийж чадсан байдаг. Тэгээ энэ бичлэг нь хүртэл 16 сая хандлтыг авсан байдаг. За энэ үед бол наас үнэхээр л мөрөөдлийнхаа амьдралаар амьдарч байсан бөгөөд эцэст нь өөрийнхөө амьдралаа гайхалтай байна гэж ам бардам хэлж чадхаар болсон байдаг. Сая дагагчтай болсон, сая долларыг олж исэн. За тэр ч байтугай айгүй хөөрхөн найз зохинтой хүртэл болсон байгаа юм. Наас уран бүтээлчид, контент бүтээгчдэд зориулсан онлайн сургууль болох Нас Академиг байгуулсан ч гэсэн 2020 онд түүнийг буйны хандвийн аяныг хуурамчаар зохион байгуулсан гэх хэрэгт одоо орооцолдох хүртэл нь Нас үнэхээр л хинч зогсоож чадахгүй хуурттай өсөж байсан. За тэгэхээр хуурамч сайн үлсийн аян юу басан тухай бүгдээрээ үргэлжлүүлж ярив. За тэрээр Палестинд хэд хэдэн салбартай эмнэлгүүдийн сүлжээнд зориулж буйны ажил эхлүүлж байгаагаа Facebook хуудасаараа зарласан байдаг. Тэрээр өөрийнхөө төрж өссөн нийгэм за хүмүүст ямар нэгэн байдлаар тусдим болохыг хичээж байгаа мэт харагдаж байсан буюу уг сайн үлсийн аян нь маш амжилттай болоод $70,000 бол цуглуулж чадсан. Гэхдээ нөгөө хандив цуглуулж байгаа гэд нэр нь дурдагдаад байсан эмнэлгийнх нь өөрсдөө Facebook хуудасаараа гарч ирээд нэгэн мэдээлэл хийсэн бөгөөд Наастай хизээж холбогдож байгаагүй ямар ч хамаарлахгүй гэдгээ албан ёсоор мэдгдсэн байдаг. Үүний дараах нь Наас сайн үлсийн аяныг сурталчилж байсан Facebook пост устгасан бөгөөд үүнээс хойш энэ талаар ямар нэгэн шинэ мэдээлэл гараагүй буюу одоо Наас тэр цугларсан мөнгийг яг юунд зарцуулсан, өөртөө авч үлдсэн юм уу, эсвэл өөр магадгүй хин нэгэн рүү нууцаар шилжүүлчихсэн юм уу гэдг нь бүрэн тодорхойгүй хിവэрэ үлдсэн байдгийн байна. Энэхүү маргаантай асуудал тэгсгийгээд намжаад хүмүүс тэгтлээ их яриагүйч гэсэн Наасын бас нэгэн бузар булаа үйлдэл нь бол баригдсан байдаг. За энэхүү дараагийн хэрэг нь нэгэн өндөр настай эмэгтэйг Наас мүлжихийг одоо оролцсон явдал байсан. 2021 оны 7 сарын 16-нд Наас дэлхийн хамгийн хөгшин шивээсчин болох өдгөө 103 настай Апо Вангод гэдэг эмэгтэйгийн тухай бичлэг оруулсан. Энэ эмэгтэй өнөөгийн орчин үеийн ямар ч машин төхөөрөмж ашиглахгүйгээр маш эртний минималист одоо багаж хэрэгслэр шивээс хийдэг гэдгээрээ Филиппинд маш алдартай нэгэн байсан. Бичлэгийг нь анх үзэхэд маш сонирхолтой түүхийг өгүүлсэн. Яг л Нас Дейлийн жирийн нэг стандарт бичлэг байсан бөгөөд тэрээр энэхүү шивээсчин эмээг Нас Академид багшлахаар болсныг нь хүртэл зарласан байна. Өөрөөр хэлэх юм бол зүүн өмнөд Азийн эртний шивээсийн арга барилыг одоо суралцахыг хүссэн хүмүүст шивээсчин эмээ Нас Академиар дамжуулаад хичээл заагаад мөнгө олоод одоо бараг шивээс хийж сурахыг нэг их хүсээгүй ч гэсэн зүгээр л тэр хөгшинг одоо дэмжиж хичээлийг нь аваад орлого оруулчихмаар ер нь бол хүмүүсийн анхаарлыг маш их татаж байсан. Гэтэл цаанаа нэг том асуудалтай байсныг хүмүүс хожим нь мэдсэ. За тэрний үе гэхээр шивээсчин эмээ үнэндээ хичээл заахыг бол хизээч зөвшөөрөөгүй бөгөөд түүний зээ охтынх нь нэг нь Facebook хуудасдаа энэ бүхэн цэвэр луур байсан гэдгийг илчилсэн байдаг. За юугээ бичсэн байгаа вэ гэхээр Апо Вангод Актем бол луур. За миний эмээ Нас Дейлитэй Актем ажиллуулах ямар ч гэрээ байгуулаагүй. Зарим хүмүүс бидний соёлыг давуу тал болгон ашиглаж байна. Апо Вангод болон Бупут овгийн уламжлалыг ийхүү үл хүндэтгэж байгааг зогсооход бидэнд тусална уу гэсэн байна. Нас шиг ийм илгэмсэг за ирэлдэг дүр төрхөөрөө одоо олон танигдсан хүн ашиг олохын тулд ийм хөгшин хүнийг зориуд ашиглана гэж хинэж санаанд ороогүй учраас энэ нь интернетэд маш том дуйлааныг бол дэгдээсэн. За Нас энэхүү маргаанд маш хурдан хариу үйлдэл үзүүлээд асуудал тийм биш гэдэг мэдээллийг бол гаргасан байдаг. За энэхүү мэдээлэл дээр бол дурдсанаар бид Вангодтой холбогдсон. Учир нь бид та бүхэндээ адил Вангодыг болон түүний уламжлалыг хүндэтгэж түүнээс урам зориг авсан. Бид ирээдүйн хойч үедээ Мопутан гих Калингагийн эртний уламжлалыг таниулж соёлыг нь хуваалцахыг бол хүссэн. Тиймээс бид түүний гэр бүлд Вангодыг Актемд нэгтгэх санааг танилцуулсан. Вангод болон түүний гэр бүлийнхэн энэ санааг маш дуртай хүлээн авсан бөгөөд Вангод өөрөө хичээл заахаар хамтран ажилласан. Гэрээг баталгаажуулж Вангод эрхий хурууныхаа хийгээд дарахаас одоо өмнө нь түүний зээ охин Стелла Планга байлцаад гэрээний агуулгыг бол орчуулж өгсөн. Энэ үйл явдал нь луур биш гэдгийг батлах хамгийн тодорхой нотлохоо бөгөөд түүний болон
ойрд нэг гэр бүлийнхнийхэн зөвшөөрлийг авсан хэрэг юм аа гэсэн ийм утгатай мэдээллийг бол гаргаад Зээ охин нь байлцаад Вангод эрхийн хурууныхаа хийг одоо дараад гэрээнд гарын үсэг зурж байгаа видеог бол хамт хавсаргаад оруулсан байдгийн билээ. За эхэндээ бол энэ мэдээлэл нь нэлээд үндэслэлтэй хариулт юм шиг харагдчихсэн ч гэсэн ер нь бол одоо бас л нэг одоо хүмүүсийн тархийг угаас хуурам мэхлэлтэйсэн бөгөөд Вангодын өөр нэгэн Зээ охин нь бас гарч ирээд энэ мэдээлэлч гэсэн худлаа. Бид нар бол яг тийм гэрээн дээр бол гарын үсэг зураагүй, хурууныг хийгээ дараагүй, хүмүүсийг хуурч байна гэж бичсэн байгаа юм. За юугээ бичсэн бэ гэхээр сайн байцгаана уу, Вангод ахтен бол бодит зүйл биш ээ. Би имээтэйгээ ярилцгаад тэрээр орчуулагчдын юу яриад байгааг бол огт ойлгоогүй гэж хэлсэн. За түүнийг бол Нас Дейли нэгдэхгүй гэдгийг дуулгаж байгаадаа харамсаж байна. За бидний соёлыг хойч үедээ хуваалцах гэсэн сайхан санаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн зарим хүмүүс бидний соёлоор ашиг олж мүлжиж байгаад манай тосгоныхон санаа зовж байна. Хүмүүс биднийг энэ хичээлээр дамжуулан ашиг олно гэж ярьж байгаа ч гэсэн Апо Вангод энэхүү гэрээний талаар огт мэдээгүй шүү, үүнийг зөвөр шийдвэрлэнэ гэж найдаж байна гэсэн иймэрхүү утгатай нэгцаалтыг бол хийсэн байдаг. Тэгвэл олон нийт үүнээс болоод Насыг огтхонч таатай хүлээж авахаа болж эхэлсэн бөгөөд Нас үнэндээ ашгаа нэмэгдүүлэхийн тулд бусдын соёлыг сорж мүлжигч буюу culture vulture байна гэж ярьж эхэлсэн. За энэхүү хил амтай асуудлаас болоод Нас академид байсан бусад багш нарч гэсэн энэ заваан зүйлд одоо нэрээ хутгалдуулахыг хүсээгүй учраас өөрсдийн хичээлүүдэд цуцлаад Нас академиас бол гарч эхэлсэн байдаг. Энэхүү үйл явдал нь бол Насын бизнест бол тодорхой хэмжээгээр хохирол учруулсан. Тэгтээ үүгээр бол зогсоогүй. Яагаад гэхээр дахиад өөр хүмүүс гарч ирээд Насыг баг зүүсэн хуурамч нэгэн гэдгийг нь илчилж эхэлсэн. Нас 2019 онд Kakao Project-ийг үүсгэн байгуулагч Луис Мабуло гэх эмэгтэйтэй хамтарч ажиллаж байсан юм билээ. За энэхүү төсөл нь бол үндсэндээ Филиппиний тариаланчдад боловсрол олгох замаар ой мод устгалын эсрэг тэмцэх зорилготой байсан. Өөрөөр хэлэх юм бол сайн үйлсийн төлөө зориулагдсан төсөл байсан бөгөөд Нас энэхүү төслийн удирдагч Луис Мабулотой хамтарч видео хийсэн боловч хизээж нийтлээгүй юм байлээ. За тэгээ видео хийснээс 2 жилийн дараа Луис Facebook хуудасаараа дамжуулан Насыг анхнаасаа бичлэгээ оруулах бодлого юм шиг нэг тийм сонин хандлагатай байсныг нь илчилсэн бөгөөд тэр ч байтугай бичлэг дээрээ Филиппиний тариаланчдын эсрэг одоо арьс өнгөөр ялгуурласан маш одоо тийм сүрэг зүйлийг ярьжсэн гэдгийг одоо энэ эмэгтэй дурдсан. За жишээлх юм бол Нас бичлэг дээрээ Филиппинчууд яагаад ийм ядуу байдгийм бэ гих мэт зүйлсийг хэлжсэн байгаа юм. За тэгээд дээрэс нь энэ Луис гэх эмэгтэй гэртэн байхдаа хүртэл маш бүдүүлэг үл хүндэтгсэн байдлыг бол үзүүлжсэн бөгөөд тариаланчдын тухай тэр видеонд одоо сувагт нь хандалт авчирч чадахгүй хитрхи уйдгартай байна гэж үзээд энэ бичлэгийг бол бүр мөсөн устгасан гэсэн байна. Луис гэх эмэгтэй бичгтээ би миний ажлыг үзэж надтай ярилцлага хийж бидний контенттой онцолж байсан сэтгүүлчид, баримтат кино бүтээгчид, профессорууд гэх мэтчлэн олон хүнтэй хамтран ажиллаж байсан ч тэр өдөр буюу Нас Дейли-гийн бичлэгэнд орсон тэр өдөр үдсэн зүйлтэй минь дүүцгүүц тийм сөрөг зүйлтэй бол хизээж таарч байсангүй. За манай ард түмнийг илт ялгуурлан гадуурхаж орон нутгийн зан заншил соёлыг огт тоохгүйсэн. Өөрийнхөө сурвалжлах гэж буй зүйлийг яг нөхцөл байдлыг нь нухацтай ойлгохыг хичээлгүйгээр зөвхөн толгой дотроо өөрийн гэсэн зохиомол түүхийг бүтээж гисэн байсан гэсэн ийм утгатай зүйлийг бол энэ эмэгтэй бичсэн байдаг. За ингээд энэ үйл явдлаас болж Нас гих залууг одоо хүмүүс бараан талаас нь бол илүү их харж эхэлсэн. За яагаад гэхээр Насын контентын амжилт нь анх Филиппин улсаас эхэлж байсан бөгөөд Филиппинчууд байхгүй байсан бол Нас өнөөдрийн энэ өндөрлөгт хизээж хүрч чадахгүй байсан гэж ярьж эхэлсэн. Мөн Насын үзэгчдийн нэлээд их хувийг нь Филиппинчууд бүрдүүлдэг байсан тул энэ маргааны улмаас Нас анх алдар нэрээ хүртсэн платформ болох Facebook дээрээ хагас сая гаруй дагагчаа алдсан байна. Нас энэ нөхцөл байдлын талаар хариу бичлэг хийсэн ч хариу бичлэг нь Наст бол тус болохоос илүү ус болсон гэж хэлж болно. For the past week, there has been a lot of fake news about Nas Daily. Nas Daily is a liar. Nas Daily hates the Philippines. That's why today, I want to talk about Nas Daily in the Philippines. Саяны бичлэгийнх нь талаас илүү хувь нь зүгээр л өөрийнхөө одоо Филиппинд хийсэн сайн үйлс өөрчлөлтүүдийг магтаж үүсгэн байгуулсан одоо аппликейшн болон аялал жуулчлалын салбараас авсан шагналаа гайхуулсан одоо үндсэн асуудлаа огт хөндөөгүй контент хийсэн. Тэгээд дээрээс нь дараа нь Нас энэ их хил ам болоод байгаа тэр Kakao Project-ийг тэр чигтээ хуурамч зүйлээсэн гэж мэдгдсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ төслийг анхандаа ашгийн бус гэж ойлгож одоо орсон чинь харин ч ашгийн төлөө буюу одоо энэ төслийн удирдагч Луис Мабуло гэх эмэгтэй өөрөө тариаланчдыг мөчсөн ийм төслийг хэрэгжүүлж байгааг Нас ойлгосон учраас тэр бичлэгийг нь бол нийтлээгүй гэж зүтгэж эхэлсэн.
Every time we make a video, there is a chance that it is fake. And one day, unfortunately, we stumbled upon a fake story in the Philippines, which is the Cacao Project. On paper, it was supposed to be a non-profit that helps farmers. In reality, it's a for-profit that exploits farmers. We said we cannot do this video in good conscience. We cannot show you things that we are not confident of. За нэг ингэж жоохон хэцүү ярьдаг хүн байгаа юм. За тэгээ бидний сая үтсэн энэ хариу бичлэг нь олон нийтэд бүрч таалагдаагүй. Яагаад тэгэхээр бүгдээрээ сая харлаа. Наас яг урдих шигээ хитрхи жүжиглсэн, чанга ярьсан. За өдөр тутмын 1 минутын бичлэгнийхаа хэв маягаараа эвлүүлж хийжсэн учраас хүмүүс үүнд нь итгээгүй. Хүмүүс юу хүсэдсэн бэ гэхээр зүгээр ингэсэн юм аа, ийм үйл явдал болсон юм аа гэд өөрийнхөө яг бодит амьдрал дээр ярьдаг шиг ярьсан бол илүү өөр байх байсан гэж одоо хүмүүс хүсэжсэн. А гэтэл ингэж жүжиж ярьжсэн болохоор хүмүүс наасыг хит өөрийгөө дүвийлгсэн одоо нарциссист зан чанартай хүн байна гэж дүгнэх болсон. За ингээ эцэст нь наас бол саяны бүгдээрнгийнх нь үтсэн Facebook пост болон энэ уучлалтгүйсэн бичлэгээ бол устгасан. За яг хөө ингээ хэдэн жилийн дараа сонсоход энэ бүхэн бол түүнд маш том цохилт болсон мэт харагдаж байгаа ч гэсэн бодит байдал дээр энэ онд буюу 2021 онд наасын хувьд бол маш өсөлттэй жилүүдийнх нь нэг байсан юм билээ. За наас Facebook дээр хүчтэй цохилт амссан ч гэсэн YouTube дээр түүний хандлт нь бол асар хурдтай тесрэлт хийж эхэлсэн. Үүний шалтгаан гэх юм бол тухайн жил шинээр гарсан YouTube-ийн Shorts одоо богино бичлэг оруулдаг цэс байсан. Тэр жил буюу 2021 онд YouTube платформ TikTok-тэй өрсөлдөхийн тулд Shorts-ыг нэвтрүүлсэн бөгөөд энэ шинэ боломж нь наасын өдөр тутмын 1 минутын бичлэгүүдэд яг цав тохирсон төгс орон зай болсон. За тэрээр эдгээр бүх бичлэгүүдээ Shorts-ийн буюу босоо форматтай хадмалтай болгон оруулж эхэлсэн бөгөөд шууд л тесрэлт хийсэн буюу алгоритмд төгс зогсож байсан учраас 10 сая гаруй дагагчийг одоо subscriber-ыг шинээр цуглуулж чадсан. Ийхүү 2021 онд зөндөө хил аманд орооцолцсон ч гэсэн тэрээр амжилтынхаа оргил дээр байсан бөгөөд энэ амжилт нь 2022 онд хүртэл үргэлжилсэн. Улмаар 2022 онд наас дэлхийн хамгийн өгөөмөр тэрбумтан гэсэн энэхүү бичлэгийг нийтлсэн бөгөөд энэ бичлэгнээс болж наасын нэр хүнд жинхнээсээ унаж эхэлсэн түүхтэй. Тэгвэл яагаад энэ бичлэгнээс болоод наасын нэр хүнд нь одоо бүр унсан. За одоо түүний бичлэгнүүд нь чүү 100 мянган үзэлтийг авч байгаа тухай бүгдээр үргэлжлүүлээд ярив. За бидний харж байгаачлан энэхүү бичлэгээр одоо өгөөмөр тэрбумтан гэгдээд байсан хүн нь Sam Bankman-Fried гэдэг хүн байсан. За энэ хүний тухай сонсоогүй хүмүүс байх юм бол маш том лойврын хэрэг үйлдээд одоо DDT хамт нэг шоронд хоригдож байсан хүн байгаа. За энэ бичлэгтээ наас Sam гэх залууг хямдхан хувцс өмсдөг, хямдхан машин ундаг, хамаг мөнгө буйны үйлсэд зориулахаар төлөвлөж байгаа маш таруухан залуу хэмээж одоо ярьсан байдаг. За тэрээр Сэмийн тухай ярихдаа уур амьсгалын өөрчлөлт, зэрлэг байгалыг хамгаалах, дэлхийг илүү сайхан газар болгоход бүх мөнгөө хэрхэн хандивлах гэж байгаа сайн залуу мэтэр ярьдгийг. Okay, the guy you see next to me is the most generous billionaire in the world, and I found him. Hi, my name is Sam, and this is my story. Sam has crazy hair. Sam is vegan. Sam sleeps 5 hours a night. Sam lives in the Bahamas with 10 roommates. Sam is 29 years old only, but Sam has $22 billion. And he wants to donate all of it to charity. За саяны бичлэгийг та анх удаа үзчихвэл өө ямар мундгийн бэ гэд бодож байгаа байх. А гэтэл яг бодит байдал дээр энэ бичлэг нийтлэгдснээс нэг их удалгүй Сэм гих залуу ерөөсөө ч тийм сайн хүн байгаагүй буюу бараг л одоо түүхэнд хамгийн галзуу хамгийн том крипто лойвруудын нэгийг буюу 30 тэрбум долларыг крипто валют coin гих нэрэн доор лойвэрцсэн болж таарсан. За өөрөөр хэлэх юм бол наас үүнд үндсэндээ гар бие оролцсон буюу Сэмийг ийм мундаг агуу хүн мэтээр сурталчлаад урайлснаас нь үүдээд хүмүүс Сэмийн бизнесийг буюу FTX-ийг дэмжихэд шууд хөтлсөн байдаг. Хэрвээ та бүхэн маань сонирхож байгаа юм бол би энэ Сэм гих залуугийн одоо хэрхэн 30 тэрбум долларын лойвер хийсэн тухай бас тусдаа өөр бичлэг оруулж болно. Тэгээ сонирхож байгаа юм бол доор комент бичээд үлдээгээрэй. За ер нь бол ингээд Сэмийн хэрэгт холбогдоод эхэлмэгт наас саяны одоо та бүхэнд үзүүлсэн тэр Сэмийг магтсан бичлэгээ бол устгаад уг маргааныг бүрэн тайлбарласан хариу бичлэгийг бол оруулсан байдаг. Гэвч тэрээр Сэмийг болон түүний FTX-ийг сурталчилсандаа уучлах гуйхын оронд харин ч өөрийнхөө байр суурин дээр улам хатуу зогсоод буйны үйлс дэлхийд ямар хэрэгтэй тухай болон криптод итгэсэн хിവэрэ байгаагаа ярьж эхэлсэн байдаг.
Мэдээж буйны үйлс нь сайн зүйл гэдг нь ойлгомжтой ч НАС-ийн энэ ярианд сэдвээс дэндүү хазаасан НАС өөрөөсөө бурууг холдуулах гэж сэдвээ булзааруулж байгаа мэт харагдсан байдаг. Та хэд маань бас нөгөө word salad гэж үг сонсч байсан уу? Одоо үгэн салаад гэх юм уу да тий? Амар их юм яриад мэдээлэл өгөөд байгаа мэт боловч ерөөсөө гол асуултандаа одоо хариулт өгдөггүй тойруулаад ингээ яриад байдсан шүү дээ. Одоо элбэгт орж энэ төр чи яг тэгэж ярьдэн шүү дээ. Ер нь бол одоо энэ НАС-ийн саяны бүгдээрийнх нь үтсэн бичлэг бол яг ийм word салаад бичлэг хийчихсэн болохоор нь олон нийт үнэхээр таагүй хүлээж авсан бөгөөд НАС-д итгэх хүмүүсийн итгэл улам бүр унсан байдаг. За тэгээ хамгийн сонин нь ийм үйл явдал ганц биш бүр 2 жудаа давтагдсан байгаа юм. За учир нь тэр жилдээ НАС хамгийн даруухан крипто тэрбумтан гих өөр нэгэн бичлэгийг оруулсан бөгөөд үүгээрээ Binance платформыг үүсгэн байгуулж одоо асар хурдан баяцсан крипто тэрбумтан CZ буюу Changpeng Zhao гэдэг хүний талаар өгүүлсэн байдаг. Мэдгүй хүмүүст нь тайлбарлахад Binance болохоро крипто арилжааны платформ бөгөөд ховчхондоо CZ гих залуу Binance-аар дамжуулан 60 гаруй тэрбум долларыг олсон байт юм билээ. Ер нь бол дээр дурдж байсан Сэм-ийн түүхтэй яг адилхан НАС энэ удаад CZ-г юу ч үгүй байснаас эхлээд маш хөдөлмөрлөөд асар хурдан баяцсан. За тэгээд дээрэс нь маш даруухан залуу гэж одоо харуулдаг. Мөн түүнийг хямдхан хувцас өмсдөг, мөнгөө хизээч гайхуулж одоо гангараад байдгүй. Ер нь бол игэл жирийн хүн мэтэр дүрсэлсэн байдаг. Гэтэл дахиад л одоо өнөөх асар даруухан игэл жирийн залуу нь бодит байдал дээр өөрийнхөө бизнесийг хөл дээр нь босгож амжилтанд хүрэхийн тулд маш олон хууль бус заваан зүйлс хийж байсан нь хожим нь илчлэгдсэн байдгаа. НАС-ийн бичлэгдэр дурдгдсан шиг тийм хүн ерөөсөө биш гэдгийг шүүхээр батлаад гаргаад ирсэн ч гэсэн НАС энэхүү бичлэгээ ол сувгаасаа устгаагүй бөгөөд үүсэж байгаа нөхцөл байдлын талаар ямар нэгэн хариу тайлбарыг бол огт өгөөгүй байна. Нөгөө талаас нь хараад үзэх юм бол НАС эдгээр залуусыг ловерчин гэдгийг нь үнэхээр мдээгүй байсан уу гэдэг асуулт бол гарч ирнэ. За тэгвэл уул нь энэ бүх зүйл болохоос өмнө НАС бол угаасаа криптог дэмждэг гэдгээ үргэлж нээлттэй ярьдаг байсан бөгөөд энэ хоёр хүнийг ловерчин гэж огт бодоогүй учраас сурталчилж өгсөн байх гэж харагдаж байна. Гисэн хэдий ч санаатай байсан уу үгүй юу гэдгээс нь үл хамааран НАС шиг хэдэн сая дагагчтай олон улсад танигдсан контент бүтээгч хүн эдгээр залууст том боломж олгоод тэднийг ловераа үргэлжлүүлэхэд ямар нэгэн байдлаар хувь нэмрээ ол оруулсан бөгөөд үүнийхээ төлөө ямар ч хариуцлага бол хүлээгээгүй байдаг. Түүнээс гадна өөр нэгэн с ิจ гтэй асуудал байгаа нь эдгээр бичлэгүүдийг одоо энэ хоёр залуу НАС-д нууцаар мөнгө төлөөд спонсорлож хийлгэсэн байх магадлал өндөртэй. YouTube дээр спонсортой бичлэг оруулж байгаа бол уул нь энэ бичлэг нь одоо төлбөр аваад хийгдэж байгаа. Одоо спонсортой гэдгээ заавал ингээ оруулаад чеклж өгөх хэрэгтэй байдаг аахгүй юу? Ялангуяа Америкт бол тэр хэсгээ заавал бүглэх хэрэгтэй байдаг. Гэтэл НАС нэгэн подкастт орохдоо заримдаа би бол спонсоруудаа тэр бүр нээлттэй зарлаад байдаггүй гэдэг энэ тухайга өөрөө хүлээн зөвшөөрөөд ярьсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо НАС-ийн бичлэг дээр маш эргээр дүрслэгдэж харуулагддаг зарим хүмүүс цаагаараа түүнд одоо нууцаар мөнгө төлөөд өөрийгөө лаг хүн юм шиг харуулсан байх боломжтой олж таарж байгаа юм. Тэндээс харах юм бол НАС спонсороо зарлахгүй байгаа шалтгаанаа өөрийгөө Америкт амьдардаггүй. Тиймээс заавал спонсороо зарлаад авах шаардлагагүй улсад байдаг хэмээн тайлбарсан байдаг. За ер нь бол YouTube-ын шууд утгаараа Америкийн компани бөгөөд контент бүтээгч бид нар аль улсад амьдарч байсан ч хамаагүй үйлчлэгээний нөхцөл дүрмийг нь бол заавал даах хэрэгтэй байдаг. За тэгэж тэрийгэ дагжиж цалингаа авдаг. За тэгээ энэхүү бичлэгийг та бүхэнд хүрэхэд дэмжиж ажилласан Вүүгийн хамт олондоо баярлалаа. Orange Entertainment-ийн 10 жилийн ойд зориулан бүтээгдэж байгаа харанхуугаас сонсогдох ойр дуу олон ангид уран сайхны киног та бүхэнд 7 хоног бүрийн пүрэв гарагт зөвхөн Вүүгээс хүлээн авч үзээрэй. За энэ жилд НАС өөр нэгэн ютубер болох Ави Емини гих залуутай бараг л одоо муудалцаж биф эхлүүлсэн бөгөөд за энэ Ави гих залуу өөрийнхөө сувгаараа НАС-ыг нэлээд шүүмжилдэг байсан бөгөөд НАС-тай бичлэн уулзахдаа түүнээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар одоо үзэл бодлыг нь асуугаад түүний зарим нэг хоёр нүртэй үйлдэлийг нь шууд нүүрэн дээр нь хэлсэн байдаг. За жишээлх юм бол НАС бичлэгүүдээр уур амьсгалын өөрчлөлтөнд амар санаа зовдөг хүн шиг яриад идэг мөртлөөсөө дэлхийг тойрч одоо аялал хийхдээ дандаа өөрийнхөө хувийн онгоцыг ашигладаг байгаа юм. Тэгээ ер нь бол одоо онгоц чинь уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг штэ тий. Тэгсэн чинь Ави гих залуу НАС-аас энэ талаар нь яг өөрөөс нь нүрд тулаад асуусан чинь НАС ямар ч хариулт өгч чадаагүй. Тэгээ бүр зүхтаад яваад өгсөн байгаа юм. The biggest hypocrite on YouTube. За ийм бичлэг байдаг. За тэгсэн чинь НАС үүний хариуд өөрийнхөө сувгаараа Ави гих залууг буруутган тэмцэгч гэж орчуулах юм уу та тий. Guild activist хэмээн нэрлсэн нэг бичлэгийг оруулсан байгаа юм. За юу гэсэн
үг вэ гэхээр өөрөө сайн үйлс юусоо хийхгүй мөртлөөсөө ямар нэгэн сайн юм хийж байгаа хүмүүсийг одоо жижиг алдааг нь олж хараад тэрийг нь яриад сайн хүний дүр эсгээд өөрийгөө дөвүүлгээд байгаа ийм хүн шиг гээд энэ Ави гэж залууг тодорхойлоод бичлэг оруулсан байгаа юм. At Nas Daily, we don't want you to hate anybody. За үүнээс хэдэн сарын дараа Ави гэдэг залуу Люксембургийн ерөнхий сайдаас ярилцлага авч исэн чинь Нас дундуур нь дайрч орж ирээд ярилцлагыг нь бүр мөсөн балалсан. За энэ үйл явдлыг нь үзсэн хүмүүс Насыг бүр арай дэндүү өсөрхүү зантай гэж тодорхойлсон байна. За ингээд үүнээс үүдэн хүмүүс Насыг арай л дэндүү хөөхөж чиг зантай юм байна. Ямар зоригтой ингэж хүний ажлыг сүрүүлж байгаа. Зүгээр асуудлаа ингээ өөдөөдөөс харж байгаа шийдэх хэрэгтэй гэж бол ярьж эхэлсэн. За тэгвэл Насын холбогдсон хил ам бол үүгээр дуусаагүй. 2023 оны 10 сарын 7-ны үйл явдал буюу Хамас бүлэглэл Израиль руу дайрсны дараа Нас өөрийнхөө Twitter буюу одоогийн X хуудсан дээрээ энэ асуудлын талаар бичгтээ өөрийгөө би нэгдүгээрт Израиль хүн, хоёрдугаарт бол би Палестин хүн хэмээн мэдгдсэн бөгөөд үүнээс нь болоо зөндөө асуудал үүссэн. Гэтэл үүнээс нэг их хугацааны дараа биш маш ойрхон Нас Нью-Йорк хотод явж байхдаа гадаа хідэн хүмүүстэй юм яриа зогсож байгаа нэг бичлэг нь бол задарсан. За энэ бичлэгээс харах юм бол Нас хэлэхдээ Израиль сүр, Израиль бол одоо гэж хэлж байгаа нь баригдсан. Fuck what you say? Fuck Israel, sir. Тэгэхээр эндээс харах юм бол Нас Израиль болон Палестинчуудад хоёуланд нь таалагдах гэж оролдох явцдаа хоёр талыг хоёуланг нь хилэгнүүлж асар их хил амтай нөхцөл байдлыг үүсгэсэн байна. За яг ийм хил аманд орооцолцсон байхдаа бол Нас Монголд ирж исэн. За улмаар 2024 онд Нас өөрийнхөө араб дагагчдыг бүр галзууруулах шахсан нэгэн бичлэгийг бол оруулсан. Исламын шашныг бүтэн сарын турш хэрхэн судалсан тухай болон халзан болсон тухай контент байгаа. Энэхүү видео нь уул нь Насын хийдэг нэг шашныг нэг сарын дотор судалдаг цуврал видеоных нь нэгээс юм бэлээ. За урд нь бол Хинди, Христ, Юдей гэд шашнуудыг нэг сарын турш судалдаг ийм цуврал бичлэгүүдийг бол оруулж байсан бэлээ. Үүнийх нь нэг хэсэг байсан юм байна. Гэтэл исламын шашны тухай энэ дугаар нь маш их буруу мэдээлэл агуулсан. Соёлыг нь бараг доог тохуу хийсэн өнгө аястай байсан учраас дахиад л хил аманд орооцолцчихсон. За үүнийг нэгэн ютубер Ismail Tourana гэдэг ютубер нарийн задлаад Насын бичлэг дээрх олон алдаатай хуурамч зүйлийг нь ил гаргаж ярьсан байдаг. Насын үзэгчдийн маш их хувийг арабчууд бүрдүүлдэг байсан бөгөөд муслим шашинтнууд дэлхийн хүн амын 4/1-ийг эзэлдэг гэдгийг тооцож үзэх юм бол Нас үнэхээр ухаангүй алхам хийсэн байгаа юм. За тэгээд яг энэ үеэр Насын зарим ажилчид нь ажилласаа гараад компани дотоод нөхцөл байдлыг бол илчилж эхэлсэн. Ер нь бол ихэнх нь маш их ажлын ачаалттай ажилдаг байсан тухайгаа ярьсан байдаг. За жишээ олгоод нэг комментиг авч үзэх юм бол энэ дээр юу гэсэн байгаа вэ гэхээр би 2021 онд Сингапур дахь Нас Daily-д дадлагжигч буюу интерн хийжсэн бөгөөд энэ нь миний амьдралдаа тулсан хамгийн аимшигтай дадлага байсан. За ажилчид нь үнэхээр сайхан сэтгэлтэй авьяаслаг хүмүүс байсан ч компани биднийг шууд утгаараа мүлждэг байсан. Цалин бага ажлын цаг дэндүү урт. Хариу удирдлага зохион байгуулалт нь замбраагүй байсан. Миний шууд удирдлага хард арсан зүүд шиг хортой токсик хүн байсан. Над руу хашгирч өдөрт 8 ширхэг 1 минутын бичлэгийн хадмал орчуулгыг эвлүүлж дуусгахыг шаарддаг байсан. Төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд намайг яагаад ийм удаан байгааг байцаадаг байсан. Би төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд 4 сарын турш өдрийн хоолоо алгасаж маш их жин хассан. Компани голдуу гадаад хүмүүсийг ажилд авдаг. Учир нь бид хөдөлмөрийн эрхээ сайн мэдгүй тул ашиглахад хялбар байдаг байсан. Дадлагжигч нарт цалинтай амралт өгдөггүй байсан бөгөөд бүр амралтын өдрүүдийн шөнийн 3 цагт ч гэсэн даргын дуудлаганд хариулах ёстой байдаг байсан гэж сонссон. Тэнд ажиллаж байх хугацаанд Нас тиймч сайхан залуу шиг санагдаагүй. Тиймээс энэ бүх бичлэгүүдийг хараад надад үнэхээр харамсалтай сэтгэгдэл төрж ийн. Учир нь тэр миний бодож байсан шиг тийм хүн огтоос биш байжээ гэсэн ийм сэтгэгдэл бол байдгийм байна. За тэгээ энэ бүх хил амны хажуугаар Насын хувийн амьдрал нь ч гэсэн ганхаж эхэлсэн буюу 7 жил үргэлжсэн найз охин нь түүнээс харилцаагаа тасалсан. Насын бичлэгийн хандлт нь бүр мөсөн унаад дэлхийд даярах сая дагагчаа алдаж эхэлсэн. Энэ үед Нас хил ам маргаантай асуудлуудаас цаашид бултах аргагүй болсноо ухаарад ямар нэгэн тайлбар хийх ёстойгоо бол ойлгосон байна. За ингээд тэрээр эцэст нь нэг юм дуугарсан ч энэ нь улам бүр түүнийг шавартай нь хутгачихсан байдаг. За тэрээр бараг бүх шүүмжлэлд нэгээр нь хариу өгсөн бичлэг хийсэн боловч аль ч асуудал дээр уучлалт гуйгаагүй, ямар нэгэн буруутай үйлдэл өөрийгөө хийсэн гэж юусоо хүлээн зөвшөөрөөгүй. Мөн дээрээс нь өөрийгөө зөвтгөх
ямар ч нотлохоо баримтыг бол харуулж чадаагүй байдаг. За жишээ нь бүгдээрнгийнх нь ихэнд ярьсан нөгөө шивэсчийн эмээ болох Апа Вангодын нөхцөл байдлын тухай нас ерөөсөө би бусдын соёлыг хизээж давуу тал болгож ашиглаагүй, би хэнийг ч мүлжөөгүй гээл зүгээр гүрийгээдсэн. Наси өөрийнх нь үзэж байгаагаар Вангодын зээ охин нь уг гэрээнд гар бие оролцож ашиг хүртэж чадаагүйдээ хорсоод энэ бүхнийг илчилсэн худлаа мэдээлэл тараасан миний нэр хүндийг унагсан гэсэн утгатай зүйлийг ярьсан байгаа юм. It wasn't the person we worked with that was angry. It was her cousin. Because she wasn't part of the deal. And of course, if you're not part of the deal, you feel left out. And so you have to feel like something's wrong. But the actual person we work with was happy. Харин нөгөө Како project гэдэг төсөл байсан да. За тэр төслийн тухайд бол тэр төслийг нь анх ашигын бус гэж бодож исэн чинь ашигын бус биш, харин ашигын төлөө төсөл байсан учраас видеог нийтлээгүй гэх өмнөх байр суурин дээрээ хатуу зогссон байгаа юм. Тэгээд ингэж ярихдаа ямар ч баримт нотлохоо үзүүлээгүй бөгөөд дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй буюу маш ерөнхий бөөрөнхий мэдээллийг хийсэн байгаа. Харин Сэм гих залуугийн видеоны тухай нас ярихдаа Сэмийн цаагаараа хийж байсан хууль бус тийм заваа ажлуудын талаар үнэхээр би юу ч мэдээгүй байсан. За тэгээд тэр бичлэгийг хийж сурталчлахын тулд Сэмээс бол ямар нэгэн мөнгө төлбөр аваагүй гэж ярьсан байна. Мөн Сэмийг сурталчилсан нь алдаа байсан гэж юроосоо хэлээгүй. Тэгээд уучлалт гуйгаагүй бөгөөд өөрийн шийдвэр дээрээ бат зогссон байгаа юм. Хүмүүс Сэмиг Кловерчин байсныг нас уртаас бүрэн мэдэж байсан гэж нэг их шүүмжлээгүй ч гэсэн нас тэр бичлэгийг хийхдээ Сэмиг маш сайн мундаг хүн гэж харуулж сурталчилсан нь жинхэнэ асуудал байсан гэж одоо ярьж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол насын тэрхүү бичлэгнээс нь болоод хүмүүс Сэмиг орчин үеийн шин салхи одоо гаргаж ирж байгаа тэр бумтан мэтээр төсөөлөөд хөрөнгө оруулж эхэлсэн. Гэтэл нас ийм энгийн алдаа гаргасныхаа төлөө уучлалт гуйж чадахгүй байсан. Мөн тэрээр бичлэг дээрээ өөрийнхөө спонсоруудыг ил зарлдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ноцтой баримт одоо шүүмжлэлийг хариу тайлбартаа огт дурдлаггүй зориуд тойруулаад өнгөрүүлчихсэн байдаг. Харин Израиль Палестины нөхцөл байдлын тухай тэрээр өөрийнхөө сувгаараа инх тайвныг сурталчлахыг хүсэж байгаагаа илэрхийлээд за тэгээд үзэгчдийг илүү олон талтай уян хатан сэтгэлгээтэй буюу одоо nuanced thinking байхыг уриалсан байдаг. За ингээд нас бичлэгнийхаа төгсгөл хэсэгт өөрийг нь үзэн ядагчдтай нүүрэлтгэхээр болоод нөгөө ютубер залуу Ави руу шууд уцаар залгадаг. Энэ бүхнийг нэгтгээд базаад харах юм бол энэ бичлэгээр нас өөрийнхөө нэр хүндээс эргээж өөрийгөө цагаатгах гэсэн оролдлого байсан ч гэсэн бүх бодит шүүмжлэлээс бол булцаар байгаад дуусчихсан байдаг. Мөн дээрээс нь зарим нэг одоо хүмүүсийн нэлээд эмзэглүүлсэн сэдвүүдийг буюу одоо муслим шашныг буруу тайлбарсан асуудлаа мөн хуурамч сайн үйлсийн аян зохион байгуулж байсан тэр асуудал бол огт яриаггүй хав дараад өнгөрөөцөн. Уул нь бол иймэрхүү хариу тайлбар хийсэн бичлэг нь инфлюенсер хүмүүсийн хувьд багч гэсэн нэр хүндийг нь сэргээгээд үзэгчдэд эргүүлж татах хамгийн сүүлчийн боломжуудын нэг байдаг. Тэгсэн чинь нас энэ бичлэгээрээ дандаа өөрийгөө өмгөөлөд байсан болохоор хүмүүсийн дургуутслыг бүр илүү хүргэсэн байгаа юм. За тэгээ үүний дараахан нас яагаад 2024 он миний амьдралын хамгийн шилдэг жил болсон бэ гэсэн гарч ихтэй бичлэгийг бол оруулсан. Энэ бичлэгээрээ энэ их хил ам шүүмжлэл түүнд огтхонч нөлөөлөөгүй түүнийг огт зовоогоогүй мэт дүр эсэхийг оролцсон байгаа. Тэр ч байтугай Twitter хуудсанда жилийн эцсийн тайлангаа тавихтаа энэ жил асар их хэмжээний хөрөнгө оруулалтын өгөөж авсан гэж бичсэн байсан. Мэдээж түүний ашиг хэр зэрэг үнэн байхыг бол хинч мэдэж чадахгүй ч гэсэн одоо сувгийнх нь хандлт үзэлтийг одоо статистикийг нь харах юм бол AdSense-ийн орлого бол асар их хэмжээгээр буурсан нь бол тодорхой харагддаг. Мөн түүний нас академийн бизнес нь ч гэсэн энэ олон жилийн хугацаанд үүссэн хил амнаас болоод маш олон үйлчлүүлэгч түншүүдээ алдсан байх өндөр магадлалтай. Мөн дээрээс нь энэ үед насын тухай нэгэн ютубер deep dive хийсэн чинь нас өөрөө шууд орж ирэнгүүтээ үнэхээр гоё зохиол байна. Маш их хичээл зүтгэл гаргасан чинь мэдэгдэж чинь чи нэг дагагч нэмж авлаа шүү гэсэн сэтгэл үлдээсэн байгаа юм. За энэ сэтгэлээс нь хүмүүс хараад нэг тийм ёчтой өгөөцөн өнгө аястай одоо энэ бүх шүүмжлэлийг зүгээр инээгээд өнгөрөөж чадах би бол нэг тийм одоо мундаг хүн шүү би наадхан дээр чи нэг гудаахгүй байр шүү гэж харуулахыг зорьсон ийм оролдлого байна гэж хүмүүс бол бичээд эхэлсэн. Мөн дээрээс нь насыг шүүмжлэлийг огт хүлээж авч чаддаггүй гэд нэг ютубер ярьсан чинь нас өөрийнх нь бичлэгийг ашигласан гэд ютуб руу зохиогчийн эрхийн копирайтыг гомдол бол гаргацсан байгаа юм. За тэгээ насын талаар бичлэг хийсэн ютубер Adox гэдэг залуу Twitter хуудсан дээр нэг юм бичсэн байдаг. За тэр бичгтээ болохоор надад туслаач ээ. Нас Daily миний хийсэн бичлэг
бичлэгт fair use буюу хуулийн дагуу ашиглах заалтанд багтсан 30 секундын клип ашигласны төлөө зохиогчийн эрхийн гомдол над дээр гаргачлаа. Би түүний нэрийг бичлэгтээ зөв дурдсан их сурвалжийг нь тавьсан. Гэтэл нас сүүлийн үед зүгээр шүүмжлэл хийснийхэн төлөө над чиг жижиг ютуберыг хавчиж боогдуулж байна. Энэ бичлэгийн бүх орлого бүгдээрээ нас руу орж байна гэсэн ийм твитийг бол энэ ютубер залуу бичсэн байдаг. За тэгээ ер нь бол англи хэл дээр контент хийдэг том ютуберүүд өөрийнхөө эрх мэдэл, хүч чадлаа ашиглан өөрсдийнх нь талаар сөрөг зүйл ярьсан жижиг контент бүтээгчдийг ингээд хуурамч гомдлоор хавчиж боогдуулж дуугүй болгох оролдлого бол маш их байдаг юм билээ. За ингээд нэгэн цагт өөрийнхөө өнгө төрх ярианы чадвар эдит сонирхолтой санаагаараа шуугуулж байсан Nas Daily буюу Насир Ясин гэх залуу их зантай баригдсан зангаасаа болоод үзэлт хандлтаа инхүү алдсан байна. Мөн хамгийн их үзэн ядагдсан ютубер гих гуншинтай болсон байдаг. Яг бодит байдал дээр бүх контент бүтээгчид бүх хүмүүс амьдралдаа хизээ нэгэн цагт алдаа гаргадаг. Хүн болгон алдаа гаргах эрхтэй. Харин хамгийн чухал зүйл нь өөрийнхөө алдаа гаргасныг ухаарад түүнийхээ төлөө чин сэтгэлээсээ уучлалт гуйж тэндээсээ суралцаж урагшлах үйл явдал бол хамгийн чухал байдаг. Гэтэл Насын хувьд ерөөсөө уучлалт гуйгаагүйгээсээ болоод ингээд нэр хүнд нь улам доошоогоо унсаар байна. За тэгээд энэ хүртэл наман дээр миний би та бүхэнтэйгээ хамт байлаа. Мөн өнөөдрийн бичлэг таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe тавьчаад арахаа битгий мартаарай. За тэгээд энэхүү бичлэгийг та бүхэнд хүрэхэд дэмжиж ажилласан Вүүгийн хамт олсондоо баярлалаа. Orange Entertainment-ийн 10 жилийн ойд зориулан бүтээгдэж байгаа харанхуугаас сонсогдох ойр дуу олон ангид уран сайхны киног та бүхэнд 7 хоног бүрийн пүрэв гарагт зөвхөн Вүүгээс хүлээн авч үзээрэй. Тун удахгүй бүгдээ эргээд уулзъя. Bye bye. That's way more than a minute. See you tomorrow.